мэдлэг байж байгаа. Тэгж чад нэг цахны нэг гагнурын нэг темс биш юу лээ. Темс гээд хичээл сургалт үйлдвэрлэх юм. тийм месүүд гэдэг тийм хичээл сургалт үйлдвэрлэх юм баггүй. Тэрэнд чинь гагнурын ангид хэлцүүраад гэсэн. Тэгээ нэг юм хийдгүй байж байгаа хотод ирчээд Жим интернэшнл гэдэг адны үйлрүүд юм л шүү дээ. Тэр чинь анх гарч хахад нь цуг ажил. Тийм дарих мэрхний шилмэл угаад янз бүрийн ажил хийсэн. Амбул гэр амбулынхан манайчтай олуулаа шүү дээ. Ээжсэн зургуулаа. Танайхан завхандаа л байгаа юм. Тэгээ уул нь хотод орж ирсэн. Тэгээ сая нэг тахилга гэдэг явчлаа шүү дээ. Бүгдөө явс. Тэгээ би нөө ажилтдаг болсон. Тэгээ би ч угаас гэрээс тустай юм. Найз саяны тань залуу шүү дээ. Компани захирал тэгээ мөнх эрдэнэ. Мөнх эрдэнэтэй яаж гоо танилцсан? Гагнур хийж гагнур хийж бол анх хотод орж ирсэн ажил хийж чад зүйлтэй нэг олигтой ажил болтгоо. Биш нэг гагнурын юм хальт өгсөн. Тэгээ нэг бас нэг хитэн хүмүүстэй самаа хийдгээс цуг. Тэгж байгаа л тэр утгаараа одоо сангийн ажил угаас явахгүй чи надад төмөрөйцээ гэсэн. За Баатаргийн ер нь ирээдүйн төлөвлөгөө юу байна? Одоо бол тусдаа гарцсан байгаа гэж байгаа шүү тий. Тусдаа энэ гэр бүлийнхнээс тусдаагаар амьдарч байгаа гэж. Ер нь ирээдүйн төлөвлөгөө чинь одоо намар маань найз намайг биш нэг цалин байлан гэж яар тохирож ажиллаагүй. Найзууд болохоор би өөрөө ч гэсэн төмөр эзэн яг юм үүдвэл найдлан ганцаар эхэлж явж байсан. Нэг хэдэн дүүнэртэй. Тэгээд намар надад юм хашаа авч ирсэн. Үйл таксинд явж ихсэн таваад ирчихсэн. Тэгэл ихний хэлний машинтай болчиход дараад нэг өөр нэгсэн орох оромжтой тий. Хичээл тэгээд цаашаа амьдрах юм байна шүү дээ. Хөөрөө бас нэг бизнес эрхлэе гэсэн санаа байгаа л тий. Гэхдээ тэгэл хүн хөдөлмөрлөлтэй байл юм зү тий. Юу хийж бүтээгээсэн сэтгэл зүйхэл явах гэж болдог л байна. Хамгийн гол нь хүн дээр очиад ажиллахад тэр хүндээ айгүй тууштай тий. Сэтгэлээсээ ажил хийгээд байвал хүн чинь ямар ч хүн за тэр чинь тэнэг хүн биш тий. Ямар ч захирал ямар ч дарга энэ айгүй сайн залуу гэж дотроо бодно шүү дээ. Тэгэхгүй одоо тэгэл яах гэдэг нь мэдэхгүй зарим нөхдүүд чи ирчээд нэг өдөр өнгөрөхгүй суугаал тий. Оройн нэг 5 онц аваад яваад маргааш нь байхгүй. Тийм байвал бас хэцүү шүү дээ. Ямар ч хүмүүс сэтгэлтэй авахгүй ажил хийж чаддаг. Чи одоо мэдээж монгол хүн их орондоо хайртай. Тэгээд ер нь миний хийж бүтээсэн юм яг ямар монгол оронд нүдэнд үзэгдэж харагдахаар нэг ийм байгаасай гэсэн нэг тийм бодлого байдаг болов. Би нэг наадах учраас ярих гэж үзсэн. Би өнөөдөр заяа хүнд ингээд нэг гоёдын хаалх ч юм уу хайс ч юм амар гоё тийм цонхны хаалтмал гэдэг тэгэхээр хаваартай гоёлын гэсэн шатны бариул мэрэл алсан би тэрийг амар гоё сэтгэлээс амар гоё тэг чанартай олон жил наслахаар нэг тийм одоо нэг нэгсэндээ бид нар чинь чанарын өндөр төвшөнд гэж байгаа шүү дээ. Гагнурын аягүй сайн хийхтэй. Тэгээд амгал өнгө үзэмжтэй тий. Сайн бодож шунхтаар ингээ хийгээ суулгаад очвол дараад нэг за магадгүй 10 20 жилийн дараа тий мэдээж тэгээд насны ихээр өвөө болно шүү дээ. Тэгээд явж байхдаа хүүхдэн найз нөхдөдтэй явж байгаа. Энэ миний хийжсэн юм шүү дээ. Ахад бас гоё шүү дээ тийм. Хэрэг хинч өмнө хийгээгүй би л хийжсэн тийм. Дахиад автагдчихгүй. Зөвхөн ганцхан удаал. Тийм гэж л боддог байхгүй би. Тэгж л ажил хийх хэрэгтэй тийм. Түүнээс өнөөдөр 5 цаг авахгүй л алтурдаа хайлт торгоогоо нэг агны хүш ингээд тогтоогоо ингээд авчиж хийгээд бол бас хэцүү шүү тийм. Тэр талаар нь бас бодолцдог. За Монголд амьдрах боломж их орондоо ер нь амьдрах боломж чиний бодлоор ер нь хэр вэ? Миний бодлоор заяа хараа. Манай монголчууд ингээд хараад их чинь Солонгос явна, Хятад явна гэдэг. Гадагшаа хилд аваа. Би бол амар дург. Зөвхөн Монголд бол тий. Монголд ажиллаж байгаа шин. Манай монголчин боломж айгүй их биш. Зөндөө их биш. Хүн өөрөө ингээд дайшлаад хөдөлмөрлөлөөд ингээд тий. Хүн өөр ингэсэн бас нэг тодорхой хэмжээний авиас байгаа шүү дээ. Ногдсон. Тэрийг гал задлаад нээчвэл болдог л байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа үзэгчдээ.
Дэхийн ном богоо. Аа Тэр хаалганы тийм байна. одоо тэрийг одоо ингэ. аа нөө бүр гадаа машины алганы ном уу? Одоо энэ зүгээр энэ ойлын За. Гоёлын алганы бэлтгэл юм биш те. Бэлдэц төмрүүд юм биш те. За. Одоо юу их гэж байна? Одоо энэ нөгөө төрөний хийгээдсэн нэг гоёлын ашиг үзүүлэнгийн ашиг бодох гэдэг. За. Илүү түрүүгээр гадаа байсан уу те? Тэрийг бодох ч юм байна те. За. Хүнд үзүүлдэг. Ааха. Түүнээс авч суулгахгүй үзүүлчээр яг энэ загвараар ингэ хийж ивэл тэд мэн дөрөв гэдэг нэг тийм үзүүлэнгийн хайрс дөрөвс. За. Өн чи хээнүүд нөгөө юм чи те билээ хээнүүд нь чинь байж байгаа юм чи те. За. Та нар өөрсдөө хийд юм уу энийг? Энийг цаанаас худалдаж авдаг юм. За. Ааха. Загаасаа буцаагаа манай Монголд ч угаас хийдэг. Тэгээд эн чи одоо олон төрлийн юм нэстэ бас яг энүүгээр ингээд тогтохгүй өстэй тий. Тий. Зөндөө бүр энэ сар. За энэ үе ингээд байж тийм шүү тий. Хашааны дээдлийн нөөний дээр нэг юм За зээл. тийм байна тий. За дээгүүн дээр нь л байж. Нэг юм донд нь сар төмөрний юм донд нь. Тий. Борцоо гэж. За энэ гоё юм байна. Гоёлын юм юм. Гоёлын ашаа бас үн төлбөр нь арай их өнө өстэй тий. Энэ квадрат метр нь одоо зөв ингийн хашаа чинь 25 байгаа шүү дунд чинь. 25 мянга гэж. Хоёрдоос нь 30 мянгаас дээшгээ. Хоёул айзрыг их орсон. Хамгийн гол төмөр эс чинь хийцээс шалтгаалдаг. За. Хийц сайн орсон тохиолдолтой. Одоо нарийн хийц орсон тохиолдол чинь жоохон тий. Энэ гоёл моёл чинь. Тэгээд яг одоо бас энгийн дүүнийг тийм зүгээр байдаг нэг гоёл үстэй. Тэгвэл бас хайр. За. Хамгийн гол нь хийцээс шалтгаалдаг. Ямар нэг юм дэш төмөр хийц гэдэг байгаа шүү дээ тий. Хамгийн гол нь хийц баггүй. Эдний чи одоо нэг хашаа машины дондор нэг. За ийм юмнуудаа. Тэгээд за наа чинь ингээ гагнчих юм байна шүү дээ тий. За. Наадах чи одоо гагнах юм уу? Би тэгвэл нэг гагнаад яач гагнчих төхөө. Ажил хийж байгаа газар ирсэн байна да. Өндрийн юм дээр жоохон юм шүү. Яа. Энэ дээр угаасаа гагнах юм баган. Наад баган дээр гагнах юм уу? За. Энэ баган дээр тийм үү? Би тэгвэл гагнчих. Ажил хийж байгаа хүмүүсээ зүгээр суугаад байхс эвгүй юм да тийм ээ? гагнараа өөрөө хийнэ. Би хийн штэ. Хийн. Наад аппаратыг чи би сайн мэдэхгүй дээр 380 аппарат дээрс нь гагнж лээсэн. 380. Хоёр гал өгдөг. За. Хоёр галтай юм. За тэгвэл наад чи гагнчих. Хаан шүү дээ чи хинчээ домжоогүй шүү дээ гагнчих юм. Тэр ингээд юусэн гагнчих. Тэгээд би дараачихын хинчээ биш. За. Энэ багцаа аваад. За энэ хээг авахгүй би авах гэдэг шүү. Энд чи яадаг лээ. Ингэж байгаа шууд гагнж болох юм. Шууд гагнж. Энд ч нэ 0 югоос гад явахгүй зохгүй өстэй. Зүгээр үү. Чи нэг гартаа цааталтаа энэ нэг ясгүй. Тэгээ. Тэгэхгүй л өстэй. Тог зохиулагч бас. Тог зохион гайгүй юу. Гоё байна, баг цайтай байна. Багч муутай. Тийм. Багч муутай хүмүүс бол нэр ажил хийнэ гэж бас хүнд шүү дээ, тийм ээ. Гадаа нөгөө юуг ашигаа бодох гэж байгаа гэсэн нь. Хүү ер нь жижиг гисэн юм өөрөө бас хийждэг байхад хэрэгтэй шүү, тийм ээ. Одоо нэг жоох юм гагнах болоход өөрөө гагнчдаг байхад бол амьдралдаа ч гэсэн ер нь бол хэрэгтэй шүү дээ. Компрессор чи яасан хийгээр дүүрцсэн үү? Чи тэгээ юугаар бодох чи? Энэ багцаа бүрдэх юм. Энийг юу? За тусад нь өөр өнгөр бодох чам. Тусад нь хэлж ерөнхий хараа суур тавьсан байгаа шүү дээ. Одоо тэр суур тавьсан дээр зөв бүрдээ. За ий чи бол бас гоё ашаа байна. Нөгөө түрүү чи юунуудыг нөхдүүдийг
авч гагнцсан ба шүү те. Тэгээ нөө хүнд үзүүлэнгийн одоо яг энэ хэсгээс нь шүү дээ. Ийшиг болохоор өөр гэдэг, ийшиг өөр гэдэг байгаа. А тийм байна. Тэгээд уулзсан би хоёр талд нь хоёр юм зэвэл хийдэг. Зэвний нөгөө сонголт олон болохоор чинь инклиентээр болохоор байгаа. Энэ одоо нэмгэн бистэн зэвний. Тийм байна. Энэ дөрөв тань нэмгэн бистээр төмөрөн зэв. Эдгээр болохоор цогтмол зэвний. За. Ичэнэ олон зэвнүүд хийцэн байгаа юм шүү дээ. Хүмүүс ийм зэвтэй хэлэхгүй, ийм зэвтэй хэлэхгүй гэдгийг бас ингээд үзүүлчихдэг. Энэ хэмээг бас зориудаар ингэж хийчихэд үзүүлэнгийн. Одоо энэ багцаан ихэд бас хоёр анз байгаа шүү дээ. Энэ одоо нарийн энэ арай өргөн жижиг юм байгаа. Тийм байна. Энэ дараа тэгээд энэ квадрат метр ингээд Энийг одоо өөр өнгөөр бодно үстэй. одоо энэ бүрдээр дээрээс бүрддэг шүү дээ. Энэ нэг бүрдээ бүрдээд тэгээ нэг эдрийг бас бүрдэж болно. Зарим нь бүрдээ, зарим нь болохоор нэг солонгос гэдэг нэг барамж байдаг. Тэр ингээд барамжтаад аригдгүй. За. Ийм хашаа тэгээд бас бусдын даваад бол арай гарах нь тийм хурдан биш үстэй тий. Жохон ажиллагаа ихтэй тийм. хийц ороод байгаа. Ингээд тустаад ингэж энэ болгоны шинэ чи хэмжээний хашаанд энэ болгоны байрч тааруулж байгаа юм. Янз зовоос заалсан тий. Чингтөр ажил ихтэй байна да. Гэхдээ энэ хашааны хээг бол бас өөрчилж болно тий. Цаанаас одоо арай өөр тий захаад одоо би алхын хийтэд юу алхын хийтэй хашаан дээр алхын хийдэг бол яг юм линчнээс захаад авч болно тий. Тэгээд энэ дунд янз зохиол үлжээ хэмээ гэдэг үндэсний хээ. Ер нь юм гэдэг чинь өрсөлдөөтэй тий. Тэр дотроо улам чамин гоё болж идэг шүү дээ. ер нь л одоо манай монголчууд хүчээд тий. Байхгүй юм байхгүй болчиход. Өрсөлдөгчд байгаа үстэй. Өрсөлдөгчд хэцүү шүү. Ер нь чангарцсан тэгээ тэр дундаа ч ажилтаа амын гол нь орж авах тий. Чинь хэцүү. Амын гол нь өнөөдөр орж авахаараа хүний нэг сайн найдвартай үзсэн тэр үз дахиад өөр хүнтэй жижиг гарч ажил орж ирсэн. Хүний муу ингэ үздэг өнөөдөр тий. Маргааш нөгөө чөөстэй наа гайнаас хатсан тэгээд одоо танад энэ чанаргүй болсон байна гэж буцааж ирсэн бүтэгтэн байдаг. Ер нь байхгүй. Буцаагаад ирүү цолно юм зү. Сольж байгаа буцаагаад ирүү зүгээр нэг ганц нэг дотны нэг гадны нөлөөнөөс машин техник ухарж байгаад нүцүүлж юм үү те. Тийм их асуудал буцаад ирдэг та. Бид тэр чинь очиод өнгөө өөрснөө. Чанарын баталгаа энэ байдаг юу? Чанарын баталгаа гэж те. Уул нь одоо нөгөө хугацаад баталгаа гэдэг чинь. Гадар өстө 2 жил. Манай гол заримдаа дамжиж байгаа юм хамаагүй. Өссөн хугацаар нь. Төмөр гэдэг чинь хамгийн гол чанар шүү дээ те. Сайн гамжууд чинь насны. За. Сүүл удаад байна. Хот зарчим үлжиж мэдээд. Чи бодсон бодаад байвал одоо за зив шүү. Чи 4 жил эдгээр ажиллаж байгаа гэсэн шүү дээ те. Эндээс өмнө ямар ажил хийжсэн? Эндээс өмнө болохоор нэг сантер хийжсэн. Зэр усны хоолой асалдаг. Айлд кар масыг. За. Өөр нэг удаа ахнатаа явуулсан. За. Сайхан ажилласан. Танаа энэгээр явчихлаа ирж байна. Үзэгчтэй манай өнөөдрийн Монголд амьдарч болно нэвтрүүлэг гэт энэ удаагийн дугаар гагнор төмөрөө идэл гэдэг одоо хашаа хайлс идэг залуучууд оролцлоо. Тэгээд ийм л газарт манай Монгол улсын ачаагч хэрэлцэж яваа. Залуучууд ажиллаж хөдөлмөрлж байна. Тэгээд сайхан байна. Ер нь залуу ажилсаг хөдөлмөрч нэг ажлыг бас тууштай сайн хийж чадах юм бол бас манай эх орондоо амьдрах боломж бол сайхан байгаа шүү гэдэг гин харагдаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. So